Та бүхэн Unitel-ийн дараа төлбөрт хэрэглэгч болоод Look TV-гийн датагаа үнэгүй хэрэглээрэй. Data free Look TV. Сонирч медиа сувг сансар готрогын талаарх мэдээллүүд нэлээд оруулдгийг мэдэх байх. Бичлэгүүд айлбуулах энгийнээр тайлбарлаж, орчлон ертөнц гэдэг ямар уужим, бас ямар хачирхалтай, нууцлаг гэдгийг хамтдаа судлахыг хичээдэг. Гэхдээ зарим зүйлсийг ойлгохын тулд тодорхой хэмжээний ойлгох ёстой байх шаардлагатай болдог. Тиймээс орчлон ертөнцийн үүслээс ахуулаад хамгийн сүүлийн үеийн ололт нээлтүүдийг хүртэл бүр анхнаас нь маш энгийн ойлгомжтойгоор аль болох товчоор тайлбарлсан ертөнц хэмээх цуврал дугааруудыг хүргэхээр боллоо. Бүгдээрээ хамтдаа бүр эхнээс нь эхэлцгээе. Саяхан хүртэл тодруулбал 500 жилийн өмнөх хүртэл бидний амьдарч байгаа дэлхий бол бидний хувьд бүх ертөнц байсан. Гэхдээ сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд энэ ойлголт бүрэн өөрчлөгдөж орчлон ертөнцийн талаар судалж эхэлсэн билээ. Хамгийн жижиг атомоос эхлээд аврах том галактик, орон зай цаг хугацаа энэ бүхэн бүгд нэгэн цагт ганцхан жижигхэн зүйлээс үүссэн. Энэ бол Big Bang буюу их тесрэлт. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ бол бидний одоогоор бодож олсон хамгийн бодиттой онол юм. Эрт үеийн цагт дэлхий байтугай орчлон ертөнц, орон зай, цаг хугацаа гэж байсангүй. Өчигдөр эсвэл маргааш ч гэж байсангүй. Ерөөсөө юу ч байхгүй ор хоосон байв. Харин хязгааргүй халуун, хязгааргүй нэгт бас хязгааргүй жижиг цэг байжээ. Тэр цэг магадгүй атомоос хэдэн тэрбум дахин жижиг хэмжээтэй байсан ч төсөөлж баршгүй нэгт бас халуун байлаа. Түүнийг хаанаас яаж үүссэнийг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл 13.8 тэрбум жилийн өмнө тэр цэг генет хүчтэй тесрэв. Үүн дээр тесрэлт гэхээсээ илүү маш хүчтэй тэлсэн гэж ойлгож болно. Тесрэлтийн төв цэг ойролцоогоор 1/10 градус халуун байсан. Ийм их тоог ойлгоход хэцүүлтэй. Манай нарны гадаргуу 5000 орчим градус халуун байдаг. Тиймээс зүгээр л аимшигтай халуун байсан гэд төсөөлчихье. Бүх бодис, энерги, цаг хугацаа, орон зай гэд бүх зүйл эндээс л үүсэлтэй. Агаар төв, өчүүхэн тоосонцор, эсвэл өчүүхэн атом ч гэсэн өөр ингэсэн маастай байдаг. Харин их тесрэлт болох үед бүх зүйл маасгүй байв. Манайхан мас жин хоёрыг ялгаж байгаа үедээ жишээ нь 50 кг мастай хүн дэлхий дээр 491 ньютон жинтэй бол саран дээр 81 ньютон жинтэй байх болно. Жин гэдэг нь тухайн орчноос хамаардаг бол харин масс нь өөрчлөгддөггүй гэж ойлгож болно. Ингээд цаашлие. Их тесрэлт маш урдан хугацаанд болсон. Тесрэлт болсноос хойш секундыг хэдэн их 80 хуваасантай тэнцэх хугацаанд анхны материуд үүсч эхэлсэн. Дараа нь инфляц буюу тэлэлт эхэлсэн. Энэ үед 1032 зэрэгтэй тэнцэх хугацаанд ертөнц 100 сая тэрбум дахин томорсон байна. Энэ нь гэрлийн урднаас хамаагүй илүү хурд байсан. Тэгэхээр гэрлийн хурд гэсэн ойлголт гарч ирнэ. Гэрлийн хурд гэдэг нь аливаа зүйлийн хурж болох хамгийн дээд хурд гэж ойлгож болно. Жишээ нь нар биднээс 150 сая км-ийн зайд оршдог. Харин нарнаас тасарсан гэрэл 8 минут 20 секундын дараа дэлхийд ирдэг. Тиймээс гэрэл секундэд 300 мянга орчим км замыг туулдаг. Яг тодорхой хэлбэл секундэд 299,792 км. Цаг хугацаа өнгөрөх тусам орчлон ертөнц хөрж бас тэлсээр байлаа. Их тесрэлтээс хойш ганцхан секундын дотор матери ба антиматериуд бие биенээ устгаж, харин зарим материйн бөөмс үлдсэн. Нэг үгээр бол протон, нейтрон, электронууд үлдсэн. Харин эдгээр нь бүх зүйлийн үүсэх эхлэл юм. Их тесрэлтээс хойш 3 минутын дараа протон, нейтронууд нийлж анхны цөмийг үүсгэв. 20 минутын дараа анхны ус төрөгч болон гелийн цөмүүд үүсч эхэлсэн. Энэ үед 75% нь ус төрөгч, 25% нь гели байлаа. 380 мянган жилийн дараа ертөнц 2700 градус болон хөржээ. Анхны тогтвортой атомууд үүсснээр нэгдэх үйл явц эхэлсэн. Энэ үед ертөнц ойролцоогоор 83 сая гэрлийн жилийн хэмжээтэй болсон байлаа. Дараа нь анхны фотон буюу гэрэл үүсв. Өндөр энергитэй фотонууд ертөнц даяар тархаж орчлонд анхны гэрэл цацарч эхэлжээ. Энэ үйл явц нэлээд удаан үргэлжилсэн. Эцэст нь их тесрэлтээс 100 сая жилийн дараа хэдэн зуун гэрлийн жилийн урттай ус төрөгч гелигээс бүрдсэн асар том үүлнүүд үүсв. Улмаар таталцлын хүчний нөлөөгөөр эдгээр нь бөөгнөрч эхэлжээ. Бөөгнөрл их болохын хэрээр нягт болж даралт ихсэж халалт үүсч байлаа. Цөмдөх температур 10 сая хэмт хүрсний дараа ус төрөгч гели болон хувирах процесс эхэлж асар их хэмжээний энерги ялгарч эхэлсэн. Анхны одод ингэж үүсжээ. Нэг үгээр бол од гэдэг маань ус төрөгч гели гэдэг бодисуудаас бүрддэг. Одод үүсэх үйл явц одоо ч ертөнцийн хаасаагүй явагдаж байгаа. Үүний нэг жишээ нь бидний мэдих Pillars of Creation мананцар юм. Оддын цөм нь ертөнцийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хүчил төрөгч, нөөц төрөгч, азот, төмөр гэх мэт ертөнцийг бүрдүүлэхэд чухал шаардлагатай элементүүд зөвхөн энд бий болж байдаг. Анхны одод үнэхээр аврах том хэмжээтэй байсан.
Тэд манай нарнаас хэдэн мянга дахин том бас хүнд маастай байв. Эдгээр одод илүү том бас илүү тод гэрэлтэй байсан ч харьцангуй богино настай байлаа. Манай нар ойролцоогоор 10 тэрбум жилийн настай. Харин анхны одод ердөөл 10-20 сая жилийн настай байсан. Энэ нь их хугацаа мэт санагдж магадгүй ч орчлон ертөнцийн хувьд маш богино хугацаа юм. Дараа нь аварга оддын нас нь дуусч нэг нэгээрээ тесэрч эхлэв. Бид үүнийг супернова буюу хэд шинэ одны тесрэлт гэж нэрлэдэг. Энэ тесрэлт нь ертөнцийг илүү баялаг болгох эхлэл нь байлаа. Учир нь супернова тесрэлтийн үед одны үүсгэж чадахгүй хүнд элементүүд үүсдэг. Алт, мөнгө, уран гэх мэт бодисууд эндээс л үүссэн. Тиймээс анхны оддын мөхөл нь бусад бүх зүйлийн үүсэл болсон гэж хэлж болно. Дараа нь эдгээр оддын тесрэлтээс үлдсэн материалууд нэгдэж 2 дахь үеийн оддыг үүсгэв. Манай нарны хувьд 3 дахь үеийн од юм. Энэ үйл явц дахин давтагддаг. Ийхүү одод үүсэх үйл явц 100 саяас 1 тэрбум жилийн турш үргэлжилжээ. Үүнээс гадна одод янз бүрийн өнгөтэй байдаг. Энэ нь тэдний температураас шалтгаална. Жишээ нь улаан одны гадаргуу 3000 орчим градус байх бол манай нар шиг шаргал одод 4500-аас 6000 градус. Тэгвэл цагаан од 100000, харин цэнхэр одод хамгийн их буюу 40000 градус Цельс халуун байдаг. Гэхдээ энэ бол гадаргын температур. Харин цөмдөө хэдэн 10-аас хэдэн 100 сая градус халуун байж болно. Тэгэхээр одод ингэж үүссэн юм байна. Харин гаригууд хэрхэн үүсдэг вэ? Асар том хий, тоос манцрууд нэгдэж од болох үедээ диск хэлбэртэй цагирга үүсгдэг. Тэгвэл таталцал болон мөргөлдөөний үр дүнд эдгээр жижиг тоосны ширхгүүд хоорондоо нэгдэн нийлж томорсоор эцэст нь гаригууд үүсдэг. Их одондоо ойр байгаа гаригууд илүү хүнд цул материалаас бүрдэнэ. Үүнийг бид буд, сугар зэрэг гаригуудаас харж болно. Харин илүү хөнгөн хийнүүд нарны салхинд үлээгдснээр илүү хол байрлах хийн гаригууд болж хувирдаг. Тиймээс бархас байд, санжир, далаван зэрэг гаригууд хийн гаригууд болсон байна. Тэгвэл галактикууд яаж үүссэн бэ? Энэ маш энгийн, хамгийн том, хамгийн их масстай одыг бусад одууд тойрон эргэнэ. Цаг хугацааны явцад олон 10 одод бие биенийхээ таталцалд орсноор оддын бөгнөрл бий болдог. Яванда төвд байрлах аварга од тесэрч хар нүх болон хувирдаг бөгөөд бүхэл галактикийн төвд аварга хар нүхнүүд оршин байдаг. Ихэнх галактикууд хавтгай байдгийн шалтгаан нь эргэлт юм. Галактикийн төвд орших хар нүхнүүд маш хурдтайгаар эргэдэг бөгөөд таталцлын хүчний улмаас түүний эргэн тойрон байгаа одод ч мөн эргэдэг. Эдгээр оддын бөөгнөрл буюу галактикууд маш том, хэдэн 10 саяас хэдэн 100 тэрбум оддоос бүрддэг. Манай сүн зам галактикт 200-аас 400 тэрбум од оршдог бол ертөнцийн даяар 2 их найт галактик 200 секстиллион од байдаг гэж үздэг. Одод мөксний дараа юу болдог вэ? Бүх одод мөхөхдөө хар нүх болдог. Бүх одод хар нүх болохгүй. Одод мөхөхдөө 3 төрлийн биет болон хувирдаг. Манай нар бол дундаж хэмжээний од. Ийм хэмжээний одны нас гүйцэх үед маш ихээр тэлж аварга улаан од болон хувирдаг. Энэ үедээ одоогийнхоос бараг 200 дахин том болж тэлэх ба манай дэлхийг залгих болно. Шатаах түвшгүй болсны улмаас тесрэх бөгөөд цөмд нь хүнд материалууд нь үлддэг. Ийм одыг цагаан одоо од гэдэг. Одоогоос 5 тэрбум жилийн дараа манай нар мөхөж ийм цагаан одоо од болох бөгөөд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй бүдэг гэрэлтсэн тэнгэрийн эрхэс болох юм. Гэхдээ цагаан одоо одны амьдрал ингээд дуусчихгүй. Тэд дахин хэдэн тэрбум жил наслах болно. Тэгвэл манай нарнаас том оддыг илүү сонирхолтой хувь заяа хүлээж байдаг. Орчлон ертөнцийн бүх зүйлс атомудаас бүрддэг. Харин атом нь 3 хэсгээс бүрдэнэ. Эерэг цэнэгтэй протон, сөрөг цэнэгтэй электрон болон цэнэггүй нейтрон бөөмөөс бүрдэнэ. Гэтэл электрон, протон хоёр бие биетэйгээ ойрхон байхыг үнэхээр хүсдэггүй. Тэгвэл аварга том одны даралт маш их учраас электрон, протон, нейтронуудыг нэгт шахаж хүчээр нийлүүлдэг. Нарнаас 3 дахин хүнд масстай оддын түлш шавхагдаж дуусах үед одны дотроос гадагш чиглэсэн даралт үүсгээ болж төв рүү чиглэх таталцлын хүчийг зогсоох зүйл байхгүй болдог. Тиймээс одны гаднах хэсгүүд дотгошоо нурж маш хүчтэй даралтаар дотогш шахагдсан материалууд эцэст нь тесэрдэг. Бид энэ үзэгдлийг супернова гэж нэрлэдэг. Ийм тесрэлтийн улмаас цацарч буй материалууд гэрлийн ордны 25% төрдөг байна. Харин тесэрсний дараа даралтанд шахуулсан одны төвд үлдсэн маш хүнд материал нь нейтрон од болон хувирдаг ажээ. Ийм нейтрон одны масс нь дэлхийгээс сая дахин хүнд байх боловч ердөөл 10-аас 20 км хэмжээтэй байх юм. Ийм хүнд болсон нейтрон одны таталцлын хүч маш их учраас гэрлийг хүртэл морилгож чадна.
Татах хүчний улмаас гэрлийг хүртэл морилгах учир чи нейтрон одны урд болон ард талыг нэгэн зэрэг харах боломжтой. Эсвэл нейтрон одны цаа талд байгаа оддыг харж болно гэсэн үг. Нейтрон одны төв рүү ойртох тусам протон нейтронууд илүү их шахагдах учир бараг тэр чигээрээ нейтронууд л үлдэнэ. Тиймээс бид үүнийг нейтрон од гэж нэрлэдэг. Гэхдээ нейтрон одны цөм хэсэгт яг юу байдаг талаар бид одоогоор нарийн сайн мэдэхгүй. Магадгүй бидний мэдэхгүй онцгой шинж чанартай хачирхалтай бодисууд үүсдэгч байж болох юм. Тэгвэл дөрвөн ширхэг нарыг 24 км диаметртэй болтолсон шахчихвал ямар их татах хүчтэй болохыг нэг төсөөлөх гээд үзтээ. Тэгвэл дөрвөн нарыг ямар ч массыг нь орхилгүйгээр 10 км болтолсон шахчихвал татах хүч нь хэдэн сая тэрбум дахин их болно. Ийм их татах хүчнээс гэрлийн бөөм хүртэл зүхтааж чадахгүй. Тийм ч учраас хар нүх гэрэлтэж харагддгийн учраас энгийн сансрын дуран аваагаар бид түүнийг олж харж чадахгүй. Гэхдээ бидэнд түүнийг илрүүлэх аргууд бий. Цацраг туяа илрүүлэх радиотелескоп эсвэл ойр орчмын однуудын хөдөлгөөн зэргээр хар нүхийг илрүүлж болдог. Гэхдээ харагддаг хар нүх бас бий. Ойр орчмын од эсвэл сансрын материалыг өөртөө татах үед задарсан материалууд нь хар нүхийг тойрон бүслүүр болон эргэдэг. Ингэхдээ хоорондоо үргэлжсэний улмаас халж маш хурдан бараг гэрлийн хурданд хүрдэг. Халсан материал гэрэл цацруулах бөгөөд үүнийг хувилралын диск гэдэг. Ийм хар нүхийг идэвхтэй хар нүх гэж нэрлэдэг. Ажиглагдах ертөнцид 40 квинтиллион хар нүх байдаг гэж тооцоолсон. Гэхдээ тэд бүгд янз бүрийн хэмжээтэй. Хүмүүсийн мэдж байгаа хамгийн жижиг хар нүх 12 км хэмжээтэй бол хэдэн сая, бүр хэдэн тэрбум нарны мастай хар нүхнүүд ч байдаг. Тэдгэрийг супермассив буюу хэт хүнд хар нүх гэдэг. Ийм хэмжээний хар нүхнүүд ихэвчлэн галактикийн төвд оршдог. Жишээ нь 2022 онд бид өөрсдийн галактикийн төвд орших Sagittarius A хэмээх хар нүхний зургийг авч чадсан. Биднээс 26,000 гэрлийн жилийн зайд байрладаг. Нарнаас 4.3 сая дахин хүнд. Харьцангуй ойрхон гэж хэлж болно. Яг ойр гэдэг нь биднээс 165 квадриллион километрийн зайтай гэсэн үг. Тэгвэл ер нь хар нүх гэж яг ямар биет юм бэ? Хар нүх бол үнэндээ сансарт байдаг ямар нэг нүх биш юм. Хэтэрхий их материалыг хязгааргүй жижиг болтолсон шахаж, огторгой хугацааг бараг хязгааргүй ихээр морилгож чадна. Нэг ёсондоо хар нүхний татах хүч гэж нэрлэхээс илүү огторгой хугацааны хязгааргүй гүн ангал гэж ойлгож болно. Тэр ангал руу унсан зүйл буцаж гарч ирэх боломжгүй. Бидэнд харалж харагдаад байгаа тэр зүйл нь үнэндээ хар нүхний хэмжээ биш. Харин гэрэлж цухтаж чадахгүй их татах хүчний хязгаар гэж хэлж болно. Тэгэхээр тэр хязгаар гэдэг нь юу юм бэ? Хар нүх болгонд үзэгдлийн хаяа гэдэг зүйл байдаг. Нэг үгээр бол тэр хязгаараас цааш таталцал хэмжээлшгүй хүчтэй болдог тэр заагийг хэлээд байгаа юм. Онлын хувьд ямар ч биетийг хар нүх болгон хувиргаж болно. Аливаа биетийг хангалттай ихээр шахах үед маш жижиг, маш нэгт болох ёстой. Тэгвэл хар нүх болтол шахагдах тэр хязгаарыг Шварцшильдийн радиус гэж нэрлэдэг. Жишээ нь дэлхийн Шварцшильдийн радиус нь 0.88 мм. 1 см хүрэхгүй хэмжээтэй хэрнээ дэлхийдээ тэнцүү масстай гэсэн үг. Тэгвэл хар нүхний энэ радиус нь тэг байдаг. Бид энэ үзэгдлийг онцгой байдал буюу singularity гэж нэрлэдэг. Үзэгдлийн хаяаны цаана хар нүхний төв хэсэгт оршдог хязгааргүй жижиг, хязгааргүй нягтцэг байдаг гэж үздэг. Гэхдээ энэ онол яг тодорхойгүй. Ямар ч эзэлхүнгүй хэрнээ хязгааргүй нэгтцэг гэхээр нэг л ойлгож өгөхгүй байгаа биз? За ямар ч байсан маш жижиг хэрнээ аимшигтай хүнд зүйл хар нүхний голд байдаг гэж ойлгож болно. Үүнээс гадна хар нүхний орчимд цаг хугацаа моридөг гэсэндэ үүнийг ингэж тайлбарлаж болно. Аливаа биет масс ихтэй байх тусмаа цаг хугацааг өөрчилдөг. Жишээ нь чи нэг хөлөгт суугаад хар нүхний үзэгдлийн хаяаны орчмоор 1 цаг нисээд дэлхийд буцаж ирлээ гэхэд дэлхий дээр 1000 магадгүй 1 сая жил өнгөрсөн байж болно. Нэг ёсондоо чи ирээдүйг харж чадна. Энэ талаар чи магадгүй Interstellar кинон дээрээс харсан байх. Хэрв цаг хугацаагаар аялъя гэвэл хар нүхэнд ойрхон очих хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ энэ нь тийм ч амархан байхгүй. Энэ талаар хар нүх рүү гэдэг өмнөх дугаараас дэлгэнгүй үзээрэй. Сансар огторгын өөрний гайхалтай тогтцол бол небула буюу мананцар. Мананцар нь ус төрөгч, нүүрс төрөгч, гели, ионсон хий гэх мэт олон элементүүдээс бүрдсэн асар том орон зайг хамардаг од хоорондын тогтоц юм. Мананцар үндсэндээ хоёр янзаар үүсдэг. Нэг нь супернова буюу одны тесрэлтийн дараа сансар цацагдсан үлдэгдэл материалаас үүсдэг бол эсвэл сансрын тоосонцор хийнүүд таталцлын улмаас нэгдэж од болох процесс явагдаж байгаа завсрын үе юм. Хэмжээний хувьд янз бүр бөгөөд хэдэн гэрлийн жилээс хэдэн зуун гэрлийн жилийн өргөнтэй мананцрууд ч бий. Мананцар нь бүрдүүлж байгаа элементээс шалтгаалж янз бүрийн гоёмсог өнгөтэй харагддаг.
Жишээ нь биднээс 6500 гэрлийн жилийн зайд орших бүрүүдийн манзрын нэг хэсэг болох бүтээлийн багна буюу Pillars of Creation гэдэг манзар бий. Зөвхөн нэг багна л гэхэд 4 гэрлийн жилийн урттай. Тоос хийнээс бүрдсэн асар том бүтэц. Түүнийг сансар хотургын одны үйлдвэр гэж нэрлэдэг. Мянган одод энэ газарт шинээр үүсч байдаг. Зураг дээр харагдаж байгаа улаан өнгөтэй хэсэгт од үүсэх үйл явц илүү эрчимтэй явагдаж байгаа юм. 1995 онд Хаббл дурангаар түүний гайхалтай зургуудыг авсан ч Джеймс Веб дурангаар авсан сүүлийн үеийн зургуудад илүү тодорхой харагдаж байна. Харин энэ бол M42 буюу Орионы манзар. Биднээс 1300 орчим гэрлийн жилийн зайд оршдог 25 гэрлийн жилийн өргөнтэй. Энэхүү манзар дотор дор хаяж 2800 орчим од байдаг. Гайхалтай өнгөөр солонгороо харагдах энэ манзар нарнаас 2000 дахин их маастай тэнгэрт харагддаг хамгийн тод манзруудын нэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам шинэ одод мэдлэх болно. Сансар хотургын хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг нь яах аргагүй манзрууд билээ. Энэ мэтчлэн ертөнцийн даяар маш олон гайхалтай зүйлс бий. Бид зөвхөн тэднийг хараад гайхах биш, судлах нь чухал. Ингээд ертөнцийн цувралын дараагийн дугаараар уулзцгаая. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe